Сайн байцгаана уу үзэгчдээ. Ухаалаг санхүү төл сэтгүүлийн шинэ дугаар эхэлж байна. Санхүүгийн мэдлэг гэдэг бол хүн бүрт хэрэгтэй хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал чадруудын нэг байдаг. За орлого заралгаа төлөвлөж, ирээдүйдээ бага угаар хөрөнгө оруулна гэдэг зүгээр нэг тооцоо биш. За энэ бол амар тайван амьдрах, өөртөө итгэх, боломжоо харах ухаан юм. Санхүүгээ зөв зохицуулж чаддаг хүн сонголт ихтэй, эрх чөлөөтэй, боломжтой амьдрдаг. Тиймээс манай нэвтрүүлэг танд өдөр тутамд хэрэг болох ойлгомжтой зөвлөмж, бодит туршлага, урам зориг өгөх түүхүүдийг хүргэсээр ирсэн билээ. Ингээд төл сэтгүүлийн санхүүгийн сайн түүх болонгаа эхлүүлцгээе. Монголд жихмэл тоглоом үйлдвэрлэдэг бизнес ховорхон. Энэ боломжийг ариумаа олж хараад өрхийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэхээр шийджээ. Коронавирусын үед жихмэл тоглоомын загваруудаа туршиж, улам сайжруулснаар 20 цэрийн дараа шууд бизнесээ эхлүүлсэн юм. Эхэндээ баг багаар бүтээсэн тоглоомууд нь захиалгад хүрч, эцэстээ доктортой орлогын их үүсвэр болсон юм. Би хамгийн анх 2012 онд том хүүгээ гаргаад ер нь бол гэртээ суудаг байсан. Тэгээд хоёр дахь хүүхдээ гаргасны дараа гутлын үйлдвэрт ажиллаж агаад тэндээ болохоор аялал дээр айгүй туршлага суусан л та. Тэгээ манай 10 жилийн хүүхд над руу уцтаад нэг юм жигмэл тоглоом хийх санаа байна. Хойлоо хамтрах уу, жинг ойдл хийдэг юм чинь гэж орж ирээд. Тэгээ хамгийн анхны санаагаа олоод манай 10 жилийн хүүхд маань санаагаа гаргаад яг хийж эхэлчихсэн. Одоо ер нь бол манайх сарда 500-аас 600 тоглоомны захиалга авах хүчин чадалтай болсон. Энэ хугацаанд бас нэлээд их сайжралтуудыг бас хийсэн. Хамгийн анх одоо гэрээр хийж исэн гэсэн тоглоом маань болохоор энэ цагаан бамбууш байгаа. Эндээ болох брэнд бамбууш гэдэг нэр өгсөн. Тэгээд эсгүүрийн өөрөө гарган нүд хамар ам тэгээд доторх чихээс гээд бүгд яг ингээд 100% гараар хийгддэг тоглоом. Тэгээд би энийг чинь бас ганцаараа хийгээд ахгүй. Хамгийн анх гэртээ эхлээд 10-20 шигийг бол хийчдэг байсан. Тэгээд 100-200 захиалга ороод ирэнгүүт би яаж ч утсан барахгүй. Тэгээд ээж ааваасаа тусламж гуйж эхэлсэн. Манай аав болохоор өглөө ороод орой ирдэг ажилтаа. Ээж болохоор яг гэртээ дүүнрээ хардаг гэсэн. Тэгэнгүүт ээжээс гуйгаа за ээж хойлоо ингээд энэ бамбууш шиг хийж эхлэе. Тэгвэл би ингээд захиалга барахгүй байна гэдгсэн ээж за тгий аваад ороод ир гэд. Тэгэд ерөнхийдөө өвөөгийнхөө гэрлөө ороод ээжтэйгээ хамтдаа ингээд бамбууш хийдэг. Тэгээ манай дүүнэр бас хичээлээд харж орж ирээд бид нар тусалдаг. Тэгээ энэ сүүлдээ явандаа миний хобби, миний ингээд баг зэрэг санхүүгийн дэмжлэг байсан бол сүүлдээ гэр бүлийн бизнес болж өгсөн. Одоо бол би яг ээжтэйгээ хамтарч хуйлаа ажилдаг. Манай үндсэн ажилтнаар ээж маань явдаг. Аав маань болохоор ажлын бус цагаараа надад маш их тусалдаг. Гол онцлог нь гаднах цамцыг нь бид нэр сонголттой хийж өгдөг. Одоо зөвхөн хамгийн эхлээд хар цамцсан дээр цагаан лого гаргадаг гэсэн бол одоо танай байгууллага ямар хувцастай вэ? Бид нар яг тэр хувцсыг бамбуушин чинь хийгээд өгөө гэж хийж өгдөг. Ийм болсон. Одоо сайжруулалтын явцад болохоор 100% гараар бамбууш хийх нь өөрөө маш өртөг өндөр худалдаа авч байгаа хүмүүстэй бас жоохон өндөр агаад байдаг. Тэгээ ер нь олон тоогоор авъя гэхээр хүмүүс ингээд үнэн нь арай өндөр агаад байна. Буулгаж болох уу гэд тэгэхээр бодож байгаа бид нар ч гэсэн материалын хомос байсан болохоор импортын тоглоом дээр оруулж ирээд яг гараар хийгддэг цамцнуудаа тэр байгууллагын захиалгын хувцснуудыг хийж эхэлсэн байгаа. Тэгэхээр үнийн хувь 50%-аар буурж орж ирсэн гэсэн үг. Эцсийн түүний гарын бэлэг байсан ч гэсэн цаашаа хүүхдэд очих болохоор үсэн нь ундаггүй. Тэгээ ядаж эрүүл мэндийн бичигтэй ч юм уу сайн жанрын тоглоомнуудыг тэгэхээр тэр нь бол жоохон нэлээд эрэл хайгуул хийгдчихэж холоос авчирдаг. Тэр нь л нэг жоохон юутай байгаа да. Тэрнээс бусдаар бол зүгээрээ зээл авж байгаагүй 2024 онд хамгийн анх удаа Баянгол дүүргийн стартап гэдэг тэмцээнд оролцсон. Гарааны бизнес эрхлэгчдийн тэмцээн. Тэр нь болохоор дахин боловсруулагдах тоглоом гэдэг тэр сэдвээр ороод 2024 оны шилдэг стартап болсон байгаа. Тэр төсөл маань надад өөрөө бас айгүй утга учиртай гоё юм байхгүй чихмэл тоглоом. Бүр яг нэг ажил болгоод ял болгож хийхээсээ илүү дуртай юм хайртай юм хийж болохоор бүр дурлаж хийдэг. Тэгэхээр дахин боловсруулах тоглоом хийгээд эхлэх юм бол ядаж миний өндөр үнэтэй авч байгаа түүхийн эдийг би жоохон ч гэсэн Монголдо үйлдвэрлэж чадах юм болов уу гэж бодчихсон. Захиалгуудаа болохоор байнгын дэвтэр дээр хинж авдаг. Тодорхой хэмжээний багахан мөнгийг бол цаашаа
хоримтлуулдаг байгаа. Ер нь бол байнгын эргэлтэнд явдаг бизнес. Харин гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа ч юм уу өндөр үнэтэй үзэсгэлэн худалдаанд орохоор болох юм бол хоримтлуулсан мөнгнөөсөө түрээсийн юугаа гаргаж ирээд хийдэг, авдаг. Тэгэхээр нөгөө нэг хүн амьтнаас надад ингээд санхүүжилт байна уу гэж явахгүйгээр өөрөө тэр дарамтанд орохгүйгээр явдаг гэсэн үг. Манай дэлгүүр дотор хүмүүс орж ирээд аль ийм байна уу гэхээс илүү орж ирэнгүүтээ өө ямар хөөрх юм бэ? Энэ ч яасан хөөрх юм, тэр ч яасан гоё, энэ ч ямар хөөрх юм гээл тэгэхээр нөгөө нэг зархаасаа илүү тэр хүнийг хараад урам авдаг. Өнөөдөр Ариума өөрийн бүтээлээ зах зээл гаргаж ээжтэйгээ хамтран цагаалгаа авч байна. Гэр бүлийнхээ хүч ууггүй хөдөлмөрөөр тэр жижиг гараанаас том боломжийг бий болгож чаджээ. Зөв төлөвлөлт санхүүгийн сахилгават тууштай хөдөлмөр энгийн нэг санааг бодит амжилт болгон хувиргадаг гэдгийг түүний түүх тодхон харуулж байна. За бид санхүүгийн сайн түүх булангаа хүлээн авч үзлээ. За үргэлжлүүлээд санхүүгийн мэдлэгээ нэг шат ахиулж хүн бүрт чухал ойлголт болох даатгалын ач холбогдлын талаар ярилцах гэж байна. За даатгал гэдэг бол эрсдэлтэй үед хамгаалт болж өгдөг санхүүгийн чухал хэрэгсэл байдаг. За ингээд ярилцлагын зочноор санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын ахлах референт Бацэцэг өргөдөө ирсэн байна. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Даатгалын хамгийн гол ач холбогдол нь юу гэдэг юм бэ? Бидний одоо санхүүгийн маш олон юм аюул эрсдлүүд байж байдаг те. Тийм учраас үнээс сэргийлэх бас гол хөшүүрэг болсон даатгалын тухай хэлээ эхлээд дэлгэрэнгүй ойлголтог юм. Бид нар бие те тааж дээр бид нар бүгдээрээ өөрсдийгөө за дээрэс нь гэр бүлийнхнийгээ за бид нар өөрсдөө эзэмшчээдэг байр, машин, хөрөнгөө ямар нэгэн эрсдэл битгий учраас эднэрт маань ямар нэгэн хохирол битрий учраас гэж байнг боддог шүү дээ те. Тэгэхээр гэхдээ энэ одоо бидний санснаар бол байдаггүй эрсдэл бол бидний эргэн торгонд байсаар л байна. Тэгээд биднэрт одоо ямар нэгэн эрсдэл одоо миний амь насанд ч юм уу эрүүл мэндэд миний эзэмшиж байгаа хөрөнгөнд хохирол учрах үед энийг дагаад санхүүгийн дарамтанд орж идэг санхүүгийн хохирол яг мөнгөнд үгээр яригдана л та. Тэгэнгүүт энэ одоо хохирлыг даван туулахын тулд хүн санхүүгийн дарамтанд орж идэг байгаа. Харин хэрвээ та даатгуулчихсан байх юм бол энэ санхүүгийн дарамтанд орлоггүйгээр тухайн өөрийнхөө амнаас эрүүл мэндийг буцаагаад нөхөн сэргээх за эсвэл одоо хөрөнгө тээврийн эрсдэлт мань хохирол учруулсан бол түүнийгээ буцаагаад өмнө эзэмшижсэн байранд нь аваачихад даатгал тусалдаг. Даатгалаас нөхөн төлбөр аваад энэ одоо дарамтаас гарах бүрэн боломжтой гэсэн үг. Гэхдээ одоо харамсалтай нь манай Монгол улсын одоо хүмүүсийн ёс заншил соёлын нэг юм ялгаа байдаг шүү дээ. Эрсдэл одоо эрсдлийн талаар бодох хэрэггүй. Одоо баг муу ярлаад бичүүлэх гэдэг. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр битгий ирээдүйд ингээ муу юмыг зөвгнөөдөө тийм юм бодох хэрэггүй. Өнөөдөртөө ингээд зүг сах явал болоо гэд ингэж боддог. Энэ нь бас нөө даатгалын харилцаан дээр бас жоохон баг зэрэг сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ харьцангуй сүүлийн жилүүдэд эрсдлийн талаарх ойлголт маань бас сайжраад байна уу даа гэсэн бас бодолтой байгаа. За ер нь бол даатгал гэдэг маань одоо зарим хүмүүсийн ойлголтоор бол маш юм хүнд санхүүгийн бас нэг том хүнд салбар гэж ойлгоод идэв юм шүү. Гэтэл огтхон ч тийм биш. Даатгалын салбар, даатгалын харилцаа бол бүр хүйн нэгдлийн үетэй холбоотой гэж байгаа байхгүй. За би нэг жишээ яриа л та. Хүйн нэгдлийн үед хүмүүс овгоор урцаар амьдардаг байсан. Тэр үед одоо байгалийн гамшиг тохиолдлоо. Тэр үед нэг урт зовоохоод ямар нэгэн эрсдэл учрах үед нь бусад урт зовоохоод хүмүүс нь нийлээд тэр хүнийхээ хохирлыг барагдуулаад ингээд засаад өчтдөг байсан. Тэгээд нэг юм бас юу гэхээр хэрвээ тэр засаж одоо нэгэндээ туслах үйл ажиллагаанд оролцоогүй нэгэндээ дараачийн удаа хохирол учрахт нь тусалдаггүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр даатгал бол яг л энэ харилцаан дээр тулгуурласан маш энгийн хүний яг энэ амьдралын одоо процесстэй холбоотой үйл ажиллагаа байхгүй юу? Даатгал маань өөрөө зүгээр л амлалт ямар нэгэн бодит юм бүтээгдэхүүн борлуулдаг биш амлалт борлуулдаг бизнес. Тийм учраас одоо бусад бизнесээс ялгаатай гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд итгэлцэл гэдэг зүйл маш чухал гүүр байна шүү дээ. За мөн санхүүгийн зохицуулах хорооноос яг энэ даатгалын салбарын үйл ажиллагааг сайжруулахад энэ тогтмол цаашны чиг үүрэг алдагдaltaгүй явахад ер нь яаж хэрхэн анхаарч ажилладаг юм бэ? Үүн дээр хэрхэн анхаардаг гэдэг дээр бас тайлбарлахгүй. Манай Монгол улсын даатгалын салбарын хувьд бол яг хуу жил болгон даатгалын одоо гол үзүүлэлтүүд статистик гол үзүүлэлтүүд бол хөрөнгө, хураамж, нөхөн төлбөр гэх мэт үзүүлэлтүүд нь байнгын тогтмол өсөлттэй байгаа. Гэхдээ олон улсын түвшинтэй за бүр яг хөгжиж байгаа те бидэртэй адилхан хөгжиж байгаа улс орнуудтайгаа харьцуулахад хүртэл одоо 5-6 дахин юм
бага байгаа байхгүй. Тэгэхээр бид бүхэн даатгалын салбарыг хөгжүүлэх шаардлагатай. За ингэж хөгжүүлэхийн тулд бол мэдээж эрэлт талаасаа даатгалын хэрэглэгчдийн ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, за мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, за нөгөө талаас нийлүүлэгч тал болох даатгалын компанийнхаа одоо мэрэгсэн чадвартай, ёс зүйтэй ажиллах дээр нь одоо холбогдох зохицуулалтаа хийх. За дээрэс нь мэдээж салбарын бүхэлдэн санхүүгийн доктортой байдлыг хангах чиглэлээр хорооноос бол чатараад арга хэмжээнүүдийг байнга авч хэрэгжүүлж байгаа. За үүний нэг бол сүүлийн жилүүдэд бид бүхэн одоо даатгалын салбар дээр хэрэгжиж байгаа гол хуулиуд болох даатгалын тухай хууль, даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, жолоочийн даатгалын тухай хуулийг шинжилгээр ажиллаж байгаа. Орон байрны даатгал гэдэг зүйл маань яаж хэрхэн үр ашигтай байж чаддаг юм бэ? Яаж эрсдлээс хамгаалдаг юм бэ гэдгээр та бас тайлбарлахгүй. Дотроо 2 юм бүтээгдэхүүнээс бүрдсэн юм сайн дурын даатгалын бүтээгдэхүүн байгаа. За ямар 2 бүтээгдэхүүн байдаг вэ гэвэл нэгдүгээрт нь зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгал, зээлийн барьцаа хөрөнгийн даатгал, хоёрдугаарт нь зээлдэгчийн амнаас эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн гэсэн 2 бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа. За зээлийн барьцаа хөрөнгийн даатгал гэдэг бол одоо бид за та залуу хүний жишээ авлаа. За нэг залуу гэр бүл ипотекийн зээл авлаа. Зээл авахдаа мэдээж байраа бас барьцаанд тавьж байгаа тийм. Тэгэхээр тэр барьцаанд тавиад худалдаж авж байгаа байранд маань ямар нэгэн одоо байгалийн ч байдаг юм уу, галын ч байдаг юм уу тийм. Бусад сантехникийн зэрэг юм эрсдэл юм учрах эрсдлээс хамгаалж идэг. Өөрөөр хэлбэл тэр байрыг нь хамгаалж байгаа. Нөгөө даатгалын бүтээгдэхүүн нь бол зээлдэгчийн амнаас эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн гэж байгаа. Энэ нь болохоор одоо зээлдэгчийн амнаас эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол учрах тохиолдолд зээлийн төлбөрийг нь тасалдахгүй байх, зээлийн төлбөр байнга одоо тогтмол төлөгдөж явах тэр шаардлагыг хангахтай холбоотой даатгал байдаг. За санхүүгийн цэцүүл хорооноос бол 25 оны 2 дугаар сард бол ипотекийн даатгалтай холбоотой зохицуулалт дээр өөрчлөлт оруулсан байгаа даа. За энэ ямар өөрчлөлт орсон бэ гэвэл саяны ярьсан ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал дээр бол холбогдох өөрчлөлт ороогүй. Харин зээлдэгчийн амнаас эрүүл мэндийн даатгал дээр бол өөрчлөлт орсон. Энэ нь ямар өөрчлөлт орсон бэ гэвэл өмнөх зохицуулалтаар ердийн даатгалын компани, урт хугацааны даатгалын компани аль нь энэ зээлдэгчийн амнаас эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой байсныг одоо яг олон улсын жишгийнхээ дагуу дээрэс нь энэ зээл маань өөрөө урт хугацаатай зээлүүдийг тий 20-30 жилээр авдаг. Тэгэхээр яг энэ урт хугацаатай нь уялдуулсан байдлаар урт хугацааны даатгалын компани хийх боломжтой энэ зохицуултыг оруулаад ирсэн байгаа. Одоогоор бол ер нь давхарцсан тоогоор даатгалын компаниуд 800 даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулад явж байгаа. За би шинэ бүтээгдэхүүнүүд нэг бүтээгдэхүүний талаар бас дуртай гэж бодлоо. Хамгийн сүүлд одоо шинэ тутам яг эрх зүйн орчинд бүрдээд салбар дээр гарч байгаа нэг бүтээгдэхүүн бол даатгагчийн баталгаа байгаа даа. За ямарваа нэг одоо гэрээний харилцаанд нэг тал нь гэрээний үүргийг хэрэгжүүлэхгүй байх ч гэдэг юм уу тий. За энээс үүдээд санхүүгийн басан ихээхэн хохирлууд үүсэх энэ тохиолдолд элбэг байдаг юм байна л да. Тэгэнгүүт үүнийг одоо бууруулах, энэхүү эрсдлийг бууруулах, за санхүүгийн аюулгүй байдлаас хамгаалах. За тэгээд цаашлаад нөгөө гэрээнд оролцогч талууд маань мэдээж нөгөө нэг төрөний ярьсан ихтгэлцэл байх хэрэгтэй тий. Энэ хүрээнд баталгаа гэдэг зүйлийг нэлээд түгээмэл ашигладаг юм байна. Монголд ч тэр, олон улстай ч тэр. Тэгэхээр өмнө нь бол одоо энэ зохицуулалтын өөрчлөлт гарахаас өмнө бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа тендер оролцох гэж байгаа одоо этгээд маань зөвхөн засгийн газрын бонд, за засгийн газараас зөвшөөрсөн үнэт цаас тэгээд дээрээс мэдээж банкны баталгааг л ашиглах юм боломжтой байсан. 2022 оны 12 сарын 23-ны өдрийн улсын хурлаас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, за дээрээс нь даатгалын тухай хууль дээр холбогдох өөрчлөлтийг оруулсан. За ингэснээр бол даатгалын компаниуд мөн энэхүү баталгаа гаргах боломж бүрдсэн байгаа. За ингээд эндээс одоо гол үр дүн юу бэ гэхээр одоо төрийн болон хувийн худалдан авах үйл ажиллагаанд даатгагчийн баталгааг одоо ашиглах юм бүрэн боломж бүрдчихэж байна. За тэгээд одоо төрийнч бай, одоо хувийнч бай бүх одоо хуулийн этгээдүүд олон их усүрээс энэ одоо санхүүгийн хүндрэлээ шийдвэрлэх юм боломжууд ингээ бүрдчихэж байна. Тэр баталгаа ипотекийн түрүүний ярьсан ипотекийн даатгалын урьдчилгаа төлбөр дээр хүртэл даатгагчийн баталгааг хүлээн зөвшөөрөх нь боломж нь бүрдчихсэн байгаа даа. Танд маш их баярлалаа, ажилд амжилт хүсье. За баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
За үргэлжлүүлээд нийгмийн даатгалын ерөнхий газраас бэлтгэсэн иргэдэд өдөр тутмын амьдралд хэрэг болох зөвлөмж, чухал мэдээллийг энэ хэсэгт хүргэх болно. За энэ мэдээлэлд нийгмийн даатгалтай холбоотой эрх үүрэг болон үйлчлэгний талаар илүү ойлголт өгч таны санхүүг сайжруулахад туслах болно. Сайн байцгаана уу? Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргэж байгаа ээлж зөвлөгөө болон маань эхэлж байна. Бүгдээрээ сайн дурын даатгалд хамрагдсанаар ямар тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой вэ гэдгийг харъя. Тэтгэврийн даатгалын сангаас та өндөр насны тэтгэвэр тогтоолго авах боломжтой. За мөн хувь тэнцвэрсэн тэтгэвэр авах боломжтой. За дараа нь хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр авах боломжтой. За мөн тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоолго авах боломжтой байгаа. Өндөр насны тэтгэврийг хэрхэн тогтоологдов вэ гэхээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2025 оны байдлаар нийтдээ 22 жил. Харин 2026 онд бол 22 жил 3 сар шимтгэл төлсөн байх юм бол эрэгтэй 60-наас эмэгтэй 55 наснда хүрээд өөрөө хүсвэл та өндөр насны тэтгэврээ тогтоолго авах боломжтой гэсэн. За хувь тэнцвэрсэн тэтгэвэр гэдэг нь юугаараа өөр ялгаатай вэ гэхээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 10-аас 20 жил төрсөн ондоо харгалзах насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг хувь тэнцвэрлэн тогтоолго авах боломжтой гэсэн. Тэгэхээр түрүүний дурдсан одоо таны 25 оны байдлаар 22 жил, 26 оны байдлаар 22 жил 3 сарын шимтгэл одоо төлсөн болцол төгсдгийг хангаагүй даатгуулагчийн хувьд бол өөрөө тухайн онд харгалзах насны болцлоо хүлээгээд хувь тэнцвэрснээр тэтгэврээ тогтоолго авах боломжтой байдаг. За хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэвэр гэдэг нь даатгуулагч ердийн өвчин ахуй ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэврийг тогтоолго авах боломжтой. За сайн дурын даатгуулагчийн ар гэр нь тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоолго авах боломжтой байдаг. За тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс нас барахын өмнө 5 жилд нь нийтдээ 36 сар, түүнээс дээш сар төлсөн бол за мөн өндөр насны хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байгаа гэр бүлийн гишүүн тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоолго авах боломжтой. Гэр бүлийн гишүүнийхээ одоо хөдөлмөрийн чадваргүй гишүүнийхээ тоогоор тэжээгчийн алдсны тэтгэврийг тогтоолгон авдаг. За мөн сайн дурын даатгуулагч маань тэтгэмжийн даатгалын санд 1%-аар даатгуулдаг. Харин тэтгэмжийн даатгалын сангаас бид нар ямар тэтгэмж авах вэ гэхлээр хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж авнаа. За хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг нийтдээ 3 сараас дээш хугацаанд төлсөн даатгуулагчийн хувьд бол тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авах боломж нь бүрддэг. Нэгсэндээ та нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сар төлөхөд хөдөлмөрийн чадвараа төр алдах гэдэг маань одоо бидний ярьж анснаар нөгөө лист байгаа эмнэлэгт хэвдэх эсвэл одоо төр хугацаанд өвдөхөд одоо олгогддог энэ тэтгэмж байгаа. Тэгэхээр энэ маань 3 сараас л дээш одоо даатгалд хамрагдсан даатгуулагчийн хувьд бол авах боломжтой байгаа. За мөн жирэмсэн болон амарсны тэтгэмжийг та бас тэтгэмжийн даатгалын сангаас авах боломжтой. За энэ нь нийтдээ тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 12 сарын хугацаанд төлсөн, үүнээсээ 6 сарын тасралтгүй төлсөн даатгуулагчийн хувьд бол одоо жирэмсэн болон амарсны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас авдаг. За мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж гэж байгаа. За энэ тэтгэмж маань өөрөө тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин ахуй ослын улмаас нас барсан бол ар гэрийнхэнд олгодог тэтгэмжийг хэлж байгаа. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээр шалтгаалсан өвчний даатгал бид нар 1%-аар даатгуулад ямар тэтгэмж авдаг вэ гэхлээр нэгдүгээрт нь тэтгэвэр авнаа. За энэ тэгэхээр өнөө бүрэн тэтгэвэр хувь тэнцвэрсэн тэтгэврээс бол арай өөр ялгаатай зүйл залтаар олгогддог. Хөдөлмөрийн чадвар алдсны, тэжээгчийн алдсны гэдэг арай өөр нөхцөлөөр олгогддог ийм тэтгэврийн хэмжээ байгаа. За дараад нь үйлдвэрлэлийн осол мэргэжлээр шалтгаалсан өвчний даатгал бид нар 1%-аар даатгуулдаг. За энэ даатгалын сангаас бид нар дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг одоо гаргуулаа авах боломжтой байдаг. За бид нар сайн дурын даатгал хамрагдсанаар нийтдээ 13.5% шимтгэл төлдөг. За үүнээсээ 11.5%-ийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлдөг гэдгийг сайн ойлгож авлаа. Мөн 1%-ийг тэтгэмжийн даатгалд, 1%-ийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээр шалтгаалсан өвчний даатгалд даатгуулдаг байна. Тэгэхээр сайн дурын даатгуулагч маань нийтдээ 3 төрлийн даатгалд одоо хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 792 мянгаас дээд хэмжээг 5,544 мянгаас өөрийнхөө цалин үлсийг тодорхойлон сайн дурын даатгалдаа хамрагддаг байна. За санхүү гэдэг нь зөвхөн мөнгөний тоо биш юм аа. Ирээдүйдээ хийж байгаа таны ухаалаг алхам гэж хэлж болно.
Өнөөдөр нэг ухаалаг шийдвэр гаргаснаар магадгүй та маргааш маш том амжилтанд хүрч чадна гэдгийг үргэлж санаж авах учиртай юм. Бид дараагийн дугаартаа илүү сонирхолтой сэдвүүд, бодит жишээ болон зөвлөгөө зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэсээр байх болон тиймээс бидэнтэй хамт байж санхүүгийнхаа мэдлэгийг улам нэмэгдүүлээрэй. Өнөөдрийн дугаартаа хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.